Тэгээ жорлон гэхэр хүмүүс зүгээр гэрийнхээ жорлон бодоод идэг. Манай төсөл дээр бид нар юу зааж байгаа вэ гэхээр гэрийн жорлон, септик танк, дээр нь том жорлон гэж бид нар нэрлэдэг байгаа хотын цэвэрлэх байгууламж. Тэгээ хамт олноороо нутаг орноороо нийлж тэр цэвэрлэх байгууламжаа хүртэл ярьж иж тэгжээж энэ жорлон өрсөлдөж байгаа. Миний жишээ энэ уран сайхны жишээ их гоё жишээ гэдгийг Эрдэнэ өрн чинь нэг жоохон ярьж тий. Тэрсээ одоо бас бүр амар ярих дуртай. Нөгөө миний очдог сумын жорлог ярьсан. Манайх энэ ном бичиж явах явцдаа яг өнөө бодиттой хийгдсэн жишээнүүдээс хоёр газар орсон байхгүй. Нэг нь Сүхбаатар аймгийн төвийн төлөвлөлт. За нэг нь бол Гурван сайхан сумын өөрчлөлт шинжилттэй байна. Тэгэд энэ Гурван сайхан сумын ажил чинь бол 14 оноос эхэлсэн. Одоо болтол үргэлжлэж байгаа. Одоо 2 дугаар ээлж нь энэ жил явж байгаа. Би дөнгөж Гурван сайхнаас орж ирлээ. Гурван сайхнаасаа. Тэгээд Гурван сайхнаа чи ингэж бид нар дандаа сайхныхаа Энэ завшааныг ачлаад тэгээд энэ нөгөө энэ өөрчлөлтийг хийхэд одоо яг бид нар мэдээж нөгөө иргэдтэйг нийлээд зохион байгуулалт ингээд явсан. Тэр явцад хамгийн одоо хүндрэлтэй хамгийн одоо хэцүү байсан юм юу гэхээр иргэдийн сэтгэлийг өөрчлөх, хандлагыг өөрчлөх ажил байна. Тэгээд тэрийг өөрчлөхгүйгээр ерөөсөө ойлгохтойс юм явахгүй юм байна. Гэдгийг бол бие махбодороо ойлгочод байж тал энэ ном бичгтээд энэ төсөл хэрэгжээд эхэлсэн. Тэгээд яг номонд орсон одоо нэг жишээний нэгийн хувьд одоо сайн дураараа бид нар бол манай залуучууд нийлээд манай тэр шинжилгээ ажилд оролцсон багийнхан бол энэ ажилд оролцоод ингээд явж байгаа.